За юу яцхан манайхаа. Энэ бичлэгийг ороход гүн тусалцаа үзүүлсэн Комега болон донешн хийлгэсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe батнаа дараарай. За тэгээд олон толгой юм ярилгөө part 4 руугаа орцгоё. Part 3 дээр манайхад өмнөд гамбукд бүслэгдэж тэндээс орог гэсэн даалгавар авснаар дууссан байгаа. Тэд нэр хэтэрхий олоолаа байна. Чамд ямар нэгэн санаа байна уу? Гамбукын уулзалтын газар манай газар нутгаас холгүй. Эндээс орох чухал манай залуус хүлээж байгаа. Гэхдээ бүслэлтийг яаж сэтлэх юм? Наадхаа чинь би зохицуулъя. Ким дончул. Ясахлаа. Яад галзуу. Бүгд сонсцгоо. Нөхцөл байдал сайнгүй байна. Эндээс хамтдаа оргох боломжгүй. Тиймээс бүгдээрээ салаад баруун гамбук дээрээ уулзцгаан шүү. За тэгээд манай хэдэж салж яваад тусдаа өөр өөрийн замаар зүгтцгаан. Ким Соён шар өст хоёр зүүн гамбук төрснээр манай хүн даалгавраа биелүүлж шагналаа авна. Ахлаа. Оо харуу, ашгүйдээ бэртэж хэмтээг үйц. Би зүгээрээ харин бус маань гайг байгаа. Бусад тэгсэн чинь манай хэд стратегч мартаад орхисон байдаг. Санаа, наад чинь нөгөө гай олоод байсан стратегч чинь. Эннээс олж ер нь өнөөдрийн хилэлцээр суурьсан гэж хэлж болно. Тэгвэл наадхахаа үлийг хуглаад байлгаж байна. Би өөрөө зүйл дуусгах болно. Шинэ карт идэвчлээ. За ашиглахаас та. Хэрвээ энэ картыг ашиглавал та дурын 2 багийн гишүүнийхээ статусыг сольж болно. Статус солигдлоо. Санаа манаач гинөө тэрийгээ дуу. Өнөөдөр би гамбукыг нэгтгэх болно. За одоо болно ац минь. Хугацаа чинь угаасаа дуусчлаа. Энэ зогсож байх цаг алга явцгаая. Чамагч зүгээр өнгөрүүл чадахгүй нэ. Тэгсэн чинь өмнөдийн номер 9 халцгагийн араас ирсэн байдаг. Тэгээд яг зүйл дуусгах гэж байсан чинь мөр болгоомжтой бүсгүй минь. Яг л чам шиг гинэт гараад ирдэг яасан мó муужгаа вэ? Мо галзуу навш. Амаа чин таглаад өгье л дөө. Өнөөдөр чи намайг барихад тохиромжгүй өдөр бололтой. Тиймээс дараа уулзцгаая. Чи мо зүхтаж байна уу? Зүхтах хаа? Чамайг гэх миний сэтгэл энд үлдэж байхад үүнийг яахан зүхтах гэх вүлээ? Хичээл зүтгэлтэнд баярлалаа ахлаа. Гэхдээ та уулзалтан дээр яагаад цөөхөн хүнтэй очсон юм? Яагаад гэвэл би санааг өнөөдөр тийм зүйл хийнэ гэж мэдэж байсан юм. Тэгвэл та мэдэж байсан юм бол илүү олон хүнтэй очих ёсгүй байсан гэж үү? Үгүй ээ тэнэг минь. Тэр чинь ашиггүй. Бид нарыг барих гээд намарч байх хаагуур хойно нь хоосон газар үлдэнэ. Тэр үед л бид нэр тийшээ зэрэг хөдлөснөөр газар нутгаа тэлнэ шүү дээ. За тэгээд манайхад баруун гамбук дээр цуглаад явж байсан чинь өмнөдийн номер 2 шивэстийг барьсан гарч ирдэг. Чамайг гэмт хэрэгтэн байсан гэж сонссон. Гэхдээ чи бүр эмгтэй үнд гар хүргэнэ.
what's happening. Бэно. Би болоог байна. Сайн ажиллалаа цагаана. Наад нөхрөө над дээр аваад ир. Ахлаа яаралтай мэдээ. Шар ус бидний араас дайрч байна. Үүнийг сонсоод санаа Ким Соёныг дуусгахыг даалгасан боловч яг эзэгтэй мөчдөр хажуун ирж таардаг. Нөхцөл байдал хурцдал байсан учраас санаа номер 2-т ухрах тушаал өгснөөр манай хүн аврагдана. Та даалгаварт бүтлгүйтлээ. Сабквест байсан юм да. Гол даалгавар байсан бол балархгүй юу? Гэхдээ өмнөдийн номер 2 тийм хүчтэй байна гэж сансангүй шүү. Одоо яах ёстой вэ? Энэ янзаараа би гамбукыг нэгтгэж чадах болов уу? За тэгээд яхаа мэдгүй байж байтал ногоон картын шагналтай халзгаа харуу хоёрын потенциалыг сэрэг гэсэн даалгавар гарч ирнэ. Энэ л байж үү дээ. Хөвсөх цаг боллоо залуусаа. Гэхдээ яаж хүний потенциалыг сэрээдэг юм бол? Хамгийн анхны потенциалыг сэрээсэн хүн бол Шивэс. Тэрээр сэрээсний дараа үзүүлэлтүүд нь маш ихээр сайжирсан. Тэгвэл харуу халзгаа хоёр сэрээвэл хажуунаас хүчтэй болох боломжтой гэсэн үг үү? Чамд ямар нэгэн мэдж байгаа зүйл байна уу үлээ? Nope. Гэхдээ үлээ чи яагаад хажуун болоод хувирч ба? Яасан асуудал байна уу? За юу жишээ? Даян байснаас л дээр. Нэрээ та бүхэн маань Монголын хамгийн анхны манхва болох ирээдүйн Spike-ийг албан ёсны эрхтэйгээр уншихыг хүсвэл Камига дээр байгаа шүү. Мөн бусад урамшууллын талаарх мэдээллүүдийг Камига Facebook хуудаснаас болон аппликейшнээс аваарай. Маргаашны сургууль дээр багш нэг хүүхдүүдийн суудлыг сольсон байх бөгөөд Аашмууд соён хоёр нэг ширээн цуухаар болсон байдаг. Аашмууд ч өөрийгөө Ким Соёнд сайн болсноо мэдсэн учраас нүдрүүн чигцэлж харж чаддаггүй. Шумал хатчих. Яагаад гарын түрээд байгаа юм бэ? Гарын дээр чи шумал хатцсан байна. Хумсаар хатахаар зүгээр болдог гэсэн. Би хатгаад өгөх үү? Үгүй ээ. За болчихлоо. Урлагийн бүтээл гэсэн үг. Чи дургу байсан байж гараа татаж бас авахгүй байх шүү. Ямар тач баярлаа. Хичээлийн дараа манай хэдийн уулзалт болох бөгөөд стратегч маань өмнөд гамбукыг хүчээ 2 хэсэгт хуваасныг мэдэгддэг. За тэгээд амар сүртэй юм яриад байж байсан чинь Даян Ким Соёнтай төрөвчний хэрүүлээ хийх гээд ороод ирдэг. Энэ үеэр өмнөдийн стратегч Ким Соёныг судалж байгаад түүнийг дүүтэй гэдгийг олоод мэдчихсэн байдаг. Яагаад гинэт? Юу жишээ? Зүгээр хийж яснаа үргэлжлүүл. Яагаад потенциал нь сэргэхгүй байна? Би охин биш гэж хэлээ өстэй. Би хүчтэй болох хэрэгтэй. Дахиж ялагдмааргүй байна. Энэ хангалтгүй. Би илүү хүчтэй хүнтэй. Яаж ийна? Яагаад сэргэхгүй байна? Яах ёстой юм болоо? За тэгээд гэртээ ирсэн амарч байсан чинь Даянд алдартай ютуберээс хамтран ажиллах санал ирсэн байдаг. Манай хүнс дэрийг нэг тоохгүй унтахаар яваад өгнө. Даянч тэгээд нөгөө ютубер дээр очсон хамтаа стрим хийгээд байж байх бөгөөд үзэгчдийн тоонд хэтэрхий их байсан болохоор сандраад багаалсандаа уучлалт гуйгаад байж байдаг. Тэгээд Даянч би найзуудынхаа хажууд өөртөө итгэлтэй байж чаднаа. Асуудалгүй гэснээр маргааш нь Сохо харуу хоёрыг авчирдаг. Би яагаад энд байгаа вэ? Дахиж миний төрөвчнээс мөнгө авах юм бол тэр ямар хөөрхөн хүн бэ? Чамайг харуу гэдэг гэсэн те? Тийм. Гэхдээ тэгвэл утасны дугаар өгчөөч. Яагаад гинэт зүгээр найзууд болох гэдэг. Тэр хөөрхөн болохоор стрим дээр олон хүн үзэх байх та. Би энд ямар навшаа хийж байгаа вэ? Гол даалгавар гарч ирлээ. Нэмэлт хүчийг ашиглан Даяныг авар. Юу вэ? Тэр шулмыг авар гинөө. Систем зүүдэндээ яриад байгаа юм байх та. Сохо яагаад утсаа авахгүй байна? Маргааш өглөөнөө манай хүн дүүрүүгээ залгахад ямар ч асуудал гараагүй. Харин ч нөгөө стрим шиг юмаа дахиад хийх гээд байж байдаг.
Стримээ дуусчаад манай хэд харах гэж байсан чинь нөгөө эмэгтэй тэр гурыг үдшилтэд урьдаг. Тэгсэн чинь энэ авгаа чинь өмнөд гамбуктай хуйлцсан гарга байж таарах бөгөөд дүүн аюулд орсныг Ким Соён мэдээд аврахаар явна. Нөгөө хөөрхөн найз чи яасан юм? Харуу ядраад гэртээ харцсан. Гаяа мэндэ. Чи мөнгө олох ямар хэцүүг мэднэ үстэй. Намайг яаж сар болгон 8 сая вон олдгийг мэдмээр байна уу? Тийм чухал зүйлийг надад хэлнэ гэж үү? Тийм ээ, чамд харуулъя. Тэгснэ өмнөдийн номер 5 хар тамхи шиг зүйл аваад ирэх бөгөөд юу ч мэдэхгүй манай хоёрд шахах гэж оролддог. Наадуулынхаа худал өнгөнд бити итэг. Энэ бол хар тамхи. Тэгэхэр тэр үдшилэг нь өрх байжээ. Тийм ээ харуу. Чи төрөлөд очиж бай. Би жоохон уудах юм шиг байна. Бүх санаа зов. Би та хоёрыг хамгаалах болно. Үгүй, та тийшээ явж болохгүй. Германы эрдэмтэн хэлэхдээ би дүүгээ аврах ёстой гэсэн байдаг. Гэсэн хэдий ч бид өмнөд гамбуктай дайн зарлавал хөөе, юунда санаа зовоод байгаа юм. Бид чинь хойд гамбук үстэй. I feel ready, but my legs heavy, I don't get it. How come I haven't hit it already? Still working, I'm still learning, I'm still searching, finally earning something, finally turning something called a profit. If I keep talking shit, don't get caught in it. Popping out, hit your ass, dropping all your shit. Yeah, I promise this, I got promises, you ain't stopping this. Cross my shit, not unconscious bitch, that's the consequence. I got this, I will not quit, man, I'm on it. If I launch quick, then I'm gone. It's just a matter of time before I'm over the climb and moving under my prime. Just quit my 9 to 5. And I'm the one to get it, bro. I swear to God I get it, bro. So don't just let me get it. Yeah, let's go. I'm gonna get it, yeah. Yeah, I'm the one to get it, bro. I swear to God I'll get it, bro. Hey, I ain't never giving up. Yeah, I never give up. I got this, man, I got it. I will not quit, I'm on it. Never off it. Got the block lit, I'm toxic. Spitting logic, make them nauseous. Honest, can I stop this? Never cautious. За тэгээд эцэст нь Ким Соён ирдэг. Аха. Миний дөө. Чим залгаж явахад утас муцаа авал та харах шөнөөр тийг ээл гадуур тэн ээл алга болж малаад. Сооха. Би үнэхээр хайсан. За одоо зүгээр дээ их ядарсан л байлгүй. Юу? Тэгэд би ядраагүй юм байна л да. Хөөх, хараа маань чи хүчтэй болжээ. За тэгэд манай хэд амжилттайгаар даян болон саахан нарыг авардаг. Гэсэн хэдий даалгавар нь биелээгүй байгааг манай хүн хараад гайхна. Даяныг аварчаад байгаа даалгавар яагаад биелэхгүй вэ? Хамтарч аврах хүн ирээг болохоор эсвэл даалгавар бүрэн дуусаагүй байгаа юм уу? За тэгэд манай хүн нэг юм бодож олдог. Тэгэхээр чи Ким Соёнаас зогтоод ирсэн хэрэг үү? Харин тийм ээ. Номер 4 түүнийг тогтоогод үлдсэн. За тэр ч яах вэ? Даян юу болов? Түүнийг авчир. Мөн байна. Дүүг нь ашиглаад Ким Соёныг барих болно. Бүдүүлэг амтан. Уучлаарай бямсан. Би тэдний тамлалтыг тэсэж чадаагүй юм аа. Манай хүн Саахо Даян хоёрыг аюулгүй газарт аваачаад үүлийг ашиглан номер 3-т өрх бэлдсэн байдаг. Эцэст нь чамайг барьлаа, бямсана. Дүүгээ өрх болон үг нь намайг олох чинь чиний төлөвлөгөө байсан гэж үү? Чиний дүү бидэнд бай. Ахлаа яагаад байгаа юм бэ? За тэгээд бямсаныг будаа болох гэж байсан боловч Зүүн гамбукын акшн тим шиг өмнөдийн бэлтгэгдсэн зодоончид гарч ирдэг. Германы эрдэмтэн хэлэхдээ хэн миний дүүгээр оролцсон. Яагаад хойд гамбукын хүн энд байгаа юм бэ? Тусламжийг ашиглан
Ким Даяоныг авар. Даалгавар эхэллээ. Нөгөө яриад байсан хүмүүс ч нүү. Тийм ээ. Өмнөд Гамбукад байрлах бүхэл ахлах сургуулиудын хамгийн хүчтэй хүмүүсийг цуглуулсан байгаа. Тэднийг бид акшн тим гэж нэрлэсэн. Талыг нь санаа удирдах үлдсэн эдийг нь би Ким Соёныг барихад ашиглахаар болсон. Гэсэн хэдий ч ганцхан үнийг дийлж чадахгүй байна гэж юу? Тэр хингэж новшин вэ? Тэсвэр, хүч, техник нь хүртэл өөр төвшнийх юм. Хойд Гамбукын дөнгөж номер 20 шүү дээ. Ийм хүчтэй байна гэж юу? Би эхлээд түүнийг харуу байна гэж бодсон. Хойд Гамбукын номер 39. Гэхдээ тэр биш байсан. Хэрвээ тэр тийм хүчтэй, тийм хурдан байсан бол Хойд Гамбукын ердөө номер 39-д ирэмтлэгдэхгүй л байх байсан. Та нар чи юу хийгээд байгаа юм бэ? Миний гэр бүлээр битгий оролт гэж би хэлээ үстэй. За тэгээд манайхад өмнөдийн стратегичийг буулгаж авсан хэдийч бэлтгэгдсэн хүмүүс нь зомби шиг босож ирсээр байдаг. Нөгөө Германы эрдэмтэн яриад байдаг залуу хаана вэ? Та нар ч баларсан да. Номер 2 ирж яваа. Муу шуналтай навш. Чи хүчтэй, бас дээрээс нь хурдан. Одоо бүр чиний тэсвэр хүртэл сайн гэж хэлэх гээд байна уу? Би ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Хүлээ. Би түүнийг зохицуулъя. Харуугийн өшөө авалт. Даалгавар эхэллээ. За ингээд парт 4 дуусгая гэж бодлоо. Тэгээд үргэлжлүүлэн уншихыг хүсвэл коммент дээр байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.